Энэ сая бямцаг цайд хэллээ л дээ, энэ байгаа үр дүнг одоо хулгай нүрлээ. Үнэхээр одоо аимшигтай болчихжээ гэж. Эн чинь үр дүн нөхгүй юу? Шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөөсөө улс төрийн шалтгаантай. 2012-оос 16 онд миний бие одоо энэ намуудыг оролцуулаад олон улсын байгууллагатай хамтраад бид нар маш зөв тогтолцоотой эрүүл мэндийн даатгалын хуулийг баталсан байхгүй юу? Гэтэл 2016 онд Монгол Ардын нам олон холонгуудаа зөв байсан тогтолцоог буруу болгоод эрүүл мэндийн яамны харьяанд өгснөөс энэ бүх асуудал ч үүссэн юм аа. Та нар жидүү сан, тариалан эрхлэлт дэмж санга маш олон санг тоноо дуусгасан шүү дээ. Одоо эрүүл мэндийн сан даатгалын сангаа одоо ингээд дуусгах гэж байна л да. Тийм учраас би өчигдөр улсын хурлын тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Ямар тогтоолын төсөл вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай эрүүл мэндийн яамны харьяаллаас гаргах тогтоолын төсөл байгаа. Энэ болохоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүрчинд өөрчлөлт оруулдаг юм байна. Тийм учраас энийг бол санаачилсан байгаа. Тэрнээс ч болоод энэ сонгуульд өгсөн хоосон амлалтууд, сонгуулийн шоу, энэ хулгай, энэ хувилдаан, энэ бүх юм чинь эхэлж байгаа байхгүй юу? Эрүүл мэндийн яамд байж ерөөсөө болохгүй. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн яам чинь өөрөө чанартай тусламж үйлчилгээг худалддаг газар болохоос худалдагчтай авчиад бүх мөнгөө өгчдөг тийм тэнэг хүн гэж хаана байдгийг. Бусад оронд эрүүл мэндийн яамны харьяанд байдаг газар байна. Гэхдээ тэр нь дандаа хувийн эмнэлгүүд зонхилсон газруудад байдаг. Зарим газруудад нийгмийн хамгааллын яамныхын доор бас байна. Тэгэхээр энийг яаралтай эрүүл мэндийн яамнаас салгаж эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг одоо хамгаалтанд авах шаардлагатай байна. Ингэж даатгал төлөгчдийн мөнгөөр төсвийн цоорхоог нөхөх өөрсдийнхөө энэ хулгай сонгуулийн шоонд ашиглаж болохгүй. Эн чинь бол маш том гэмт хэрэг шүү. Өнөөдөр ийм байдалд бол хүрсэн байна. Тийм учраас энийг одоо бид яаралтай өөрчлөх ёстой. Дээрэс нь энэ газар бие дааж хаана чанартай тусламж үйлчилгээ байна, тэрийг худалдан авдаг нэг худалдан авагчийн тогтолцоонд яаралтай орох ёстой маа. Эний чинь маш олон удаа олон улсын байгууллагууд, дотоодын одоо төрийн бас байгууллагууд бид нар ажиллаад шийдсэн байсан шүү дээ. За дээрэс нь энэ эрүүл мэндийн сайд нь өөрийн батлсан дүрм журм заавруудыг үндэсний зөвлөлийн хурлаараа хилцүүл шийдвэр гаргадаг нь маш том эрх зүйн зөрчил шүү. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь эрүүл мэндийн сайд байгаа. Энэ бол хизээж байж болохгүй зүйл. Тийм учраас энэ тогтоолын төслийг улсын хурлаар одоо батлуулж хилцүүлэх талаар бид ажиллана гэж бодож байна. Тэгээд энэ хулгай дээрэм энэ асуудлаа ер нь тогтолцоог нь өөрчилж шийдэх бахта бямцагт дарга. Яагаад тэгэхээр энэ бусад оронд бол энэ хяналтыг хийдэг маш том байгууллага байдаг. Гэтэл өнөөдөр хяналтын энэ яам нь өөрөө хийгээд тэндээсээ авилгалаа аваад ингэж байж болохгүй. Тийм учраас энэ маш том асуудал шүү гэдгийг бас дахин хэлье. За Сандгийн бямцаг сайд хариулъя. Тэгээ одонтой гишүүнтэй санал нэг байна. Энэ эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон юм байна лээ. 20 оны үед. Тэг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон нь бол бодлого нь зөв. Хэн чанартай эмчилгээ, үйлчилгээ, эрүүл мэндийн туслан үйлчилгээ хэн хүргэн тэр эмнэлэг, тэр эмч илүү тийм үү өндөр орлоготой, илүү одоо өндөр санхүүжүүлэлттэй байх. Ингээд чанартай эмчилгээнд сайн мэдлэгтэй чадвартай эмчид сайн цалин, сайн тийм үү санхүүжилт очих ёстой гэдэг бодлого нь зөв. Ганцхан энэ бодлогоо хийгээд хэрэгжүүлэхдээ зохион байгуулахдаа маш том алдаанууд гаргаад дээрэс нь хяналтаа тавьж чадаагүй. Тэнд одоо сайн ажиллаж байгаа тийм үү тэр сайн эмнэлгийн удирдлагын буруу биш, сайн эмчийн буруу биш. Ганцхан энд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гээд энэ салбарыг одоо удирдах зохион байгуулж байгаа энэ одоо удирдах албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод энэ даатгалын самбар ийм байдалд орцсон байна. Энийг бол ойлгож байгаа. Энийг шалгалтаар тогтоогдож байгаа.
Нэг карманаас аваад нөгөө кармандаа яадаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмнэлгүүтээ гэрээ хийхдээ ямар үнэтэй эмийг ямар үнээр хийх үү, ямар бүтээгдэхүүн үүсгэх тийм үү, ямар тоо хэмжээтэй нийлүүлэх үү гэдэг дээр тоо хэмжээ үйлчлэхээр ерөөс заадаггүй. Ерөнхий гэрээ хийдэг хамгийн ашигтай, хамгийн үнэтэй тийм үү үйлчлэгнүүдийг эрүүл мэндийн туслан үйлчлэгээ үзүүлээгээд санхүүжилт нэгдэг. Тэр санхүүжилтийн нэхэмжлэг хэрэглэхээр нэхэмжилсэн үнийн дүнгээс нь илүү санхүүжилтэд явуулцдаг. Ийм л эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байж үүнд нь хяналт тавьдаг эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь ажилтдаггүй. Тийм болохоор цаашдаа эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг бол энэ эрүүл мэндийн яамнаас хамааралгүй болох ёстой байлаа. Хараат бусаар бие даасан байдлаар ажил бололцоог бүрдүүлж өгч байж үнэхээр сайн бүтээгдэхүүн, сайн эмчилгээ, сайн эмчид, сайн санхүүжилт өгдөг. Үнэхээр одоо эмчилгээ хийхгүй бол хуурамч ямар нэг тийм үү завших оролдлогод таслан зогсоогоод чанартай үйлчлэгэнд чанар сайн хангалттай санхүүжилт өгдөг ийм л болох ёстой байна лээ. Энийг хийж чадаагүй нэг маш том одоос өөрөөр хэлэх юм бол бодлого нь зөв байсан, бодлогоо төлөвлөж зохион байгуулж хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандсан. Эргээд араас нь хяналт тавиагүй. Энэ маань үндсэндээ энэ даатгалын сангаас маш их хэмжээгээр хулгай хийх, завших ийм бас нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна. Нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тийм болохоор өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сан маань урд нь бол ашигтай байдаг байсан бол үлдэгдэлтэй байдаг байсан бол одоо дандаа алдагдaltaй 200-300 тэрмээр одоо төсвөө санхүүжүүлдэг болсон. Эргээд одоо ийм үр ашиггүй зардал нь газар авч хавтгаарсан. Үүнийг зэгслэх юм бол үүнээс тодорхой хэмжээний их үсэр бий болно. Үүгээр нь эргүүлээд одоо эмч эмнэлгийн ажилтнуудынхаа одоо цалин урамшуулыг нэмэгдүүлэх, эмнэлгийн одоо туслан үйлчлэх тоног төхөөрөмжийг сайжруулах ийм